Нэр томьёоны улсын комиссийн 100 жилийн ойд зориулв. (1921) онд хардын хувьсгал ялснаар дорн дахины улс орнуудын нэгэн адил уламжлалт соёлтой байсан монголчууд хөрш сэргэлдээ Орос улсын нөлөөгөөр Европын соёлтой танилцж эхэлжээ. Үүний зэрэгцээ шин тулгар засаг төрөө байгуулахын хамт шинжлэх ухааны байгууллага үүсэн бий болсон нь судар бичгийн хүрээлэн юм. Хүрээлэнгийн ажилтнууд ховор ном судар зөвлөх, түүгээр хөмрөг бүрдүүлэх, гадаадтай харилцах, орчуулах хийх зэрэг олон талт ажил хийж байсны дотор гадаад хэлнээс орчуулахад янз бүрийн нэр томьёог яг тогтсон нэршил өгөхөөс хүн бүр өөр өөрийн дураар орчуулах явдлыг гаргуулсан нь нэр томьёог нэгэн жигдлэх шаардлага тулгарчээ. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан 1924 оны 3 дугаар сарын 28-нд Харьяат хүрээлэнгийн гишүүдийг хуралдуулж судар бичгийн хүрээлэнгийн нэр томьёоны комисс байгуулах тухай хэлэлцэн тогтсон энэ өдөр Монгол улсын нэр томьёоны нэгдсэн сантай болох эхлэл тавигдсан өдрөө. Нэр томьёоны ой санамж болсон энэхүү байгуулагдаж үе таалгаа нээж энэ байгууллагад манай ерөнчингоогоос ахуулаад манай монгол хэлний бичгийн мэргэд ажиллаж нэр томьёог оноогч тогтоох, хэрэглэх, хөгжүүлэх асуудалд гар бие оролцуулж, оюун сэтгэлээ чилээж ирсэн ийм төвхтэй Монгол улсын их хурлаас 2015 онд Монголын хуулийг баталж Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэд хэлний бодлогын үндэсний зөвлөл хэмээх энэ байгууллага байгуулагдсан. Энэ байгууллага байгуулагдсанаар хуучин 1924 оноос ихтэй энэхүү улсын нэр томьёоны комисс гэж байгууллагыг зөвлөлийн дэргэд ихтэй сургуулиудын төлөөлөл, шинжлэх ухааны академи, үндэсний байгууллагуудын төлөөллийг оролцуулсан улсын нэр томьёоны комиссийг байгуулж үйл ажиллагаагийн чигдрүүллээ. 2016 оноос 2024 оны хооронд улсын нэр томьёоны комисс нийт 50 мянган нэр томьёог улсын нэр томьёоны комиссийнхоо хурлаар батлуулж 10 салбарыг оролцуулсан нэр томьёог баталж хэрэгжүүлээд байна. Нэр томьёоны комисс өөрийн зорилгоо монгол хэлнээ ухаан бүхнийг бүртгэсэн нэр томьёоны зүйлийг бүрэн төгөлдөр болгохыг эрхэм чухалд үзэх хэмээн тодорхойлж тэр үеийнхээ эрдэм чадвар бүхий сэхэтнүүдийн хүчийг нэгтгэн хэдийгээр орчин цагийн шинжлэх ухааны нэр томьёог их хэлээр тогтоож ирсэн уламжлалт дадлага туршлага хомс мэргэжлийн сэхэтэн хүрэлцээгүй зэрэг бэрхшээлтэй байсан боловч олон бичиг дэвтрийг шүүрдэн Нэрсийн аймгийг хураасаар анхны нэр томьёоны тол бичгийг 1931 онд хэвлүүлжээ. Судар бичгийн хүрээлэн, Бурятын шинжлэх ухааны хүрээлэн болон Зөвлөлт холбоот улсын шинжлэх ухааны академитэй хамтран ажиллаж эрдэмтэд солилцсон нэр томьёоны ажил хийж байлаа. Шинжлэх ухааны техникийн Монгол нэр томьёог бол одоо болгох ёстой. Тэр үед чинь улсын нэр томьёоны комисс гэдэг чинь бас л нэлээ их өөрөгтэй жилээр одоо тогтмол хэвлэлэх ёстой. Хоног хуусанд нь хэвлүүлэх ёстой гэсэн тийм хэцүү одоо тийм ажилтай байсан. Жинхэнэ ажил хийгээд ирэхэд бол амар ажил гэж ямар байх штэ юм тэгээд. Монгол улсын нэр томьёоны комиссийн суурь байгууллага анх бий болсон цагаас мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор нэр томьёог боловсруулах, тогтоох ажил шин шатанд эхэлсэн гэж үздэг. 1944 онд шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэд хэл шинжилэлч, сэтгүүлч, эмч, цэрэг, радио, прокурор, урлаг, хэвлэл зэрэг олон мэргэжлийн 23 хүний бүрэлдэхүүнтэй улсын нэр томьёоны комисс нь сайд нарын зөвлөлд харьяалагдсан байна. Улсын нэр томьёоны комиссийн үе үеийн удирдлага болон гишүүдээр Монгол улсын сурвалжсан бичгийн мэргэд эрдэмтэд ажиллаж байсан нь энэ ажлыг улсын хэмжээнд онцгойлон авч үзэж байсны тод илрэл юм. Монголд энэ нэр томьёоны хөгжүүлэхэд хоон бас хүчин зүтгэсэн эрдэмтэд бол олон бий л дээ.
Зүгээр би энэ ганцхан маршрут хэлэхэд байна. Монголын нэвтрэхэд бол анхны нэвтрэхэд бол манай шинжлэх ухааны академи хийсэн шүү дээ. Хэлний хөрөлийн хийсэн шүү дээ. Тэр чинь тэгэл нөгөө шинжлэх ухааны бүхэл салбар орж ирдэг учраас бүр хөрсөн шүсээгүйч цол нэр томьёо байдгийн. Тэгээ тэн дотор чинь одоо миний мэдж байгаагаар 500 гаруй эрдэмтэн орсон шүү дээ. Тийм тэр бол үнэхээр бахархав шүү дээ. Тэгэд өнөөдөр шигсэн ерөөсөн монгол хэлний нэр томьёоны өгөн сангийн хамаг гол ерөөсө цогцсон цөмөн болж ин тэр бол яран байхгүй тэр бол хамгийн үндсэн хэрэглэгдэхүүн болж ин тийм. Тэгээ энэ бол үнэхээр бахархав шүү дээ. Тийм учраас би одоо байхгүй зарим дөнгөрт байгаа энэ эрдэмтдээ энэ улсын нэр томьёоны комисс байгуулагдсны 100 жилийн мэндийг хүргэж та бүхэнд төчсөн бүтэн хүргэж сайхан байна. 1961 оны 5 дугаар сарын 19-нд бүгд найрамдах Монгол Ард улсын шинжлэх ухааны академи байгуулагдсанаар нэр томьёог өргөн сар хүрээтэй тогтоох ажил өрнөж, үүнийг улсаас ихэд анхаарч Монгол Ардын хувьсгалт намын төв хороо сайд нарын зөвлөлийн дугаар тогтоолоор улсын нэр томьёоны комиссийн дүрмийг баталж, нэр томьёоны комисс нь албан ёсны улсын байгууллагын нэг болж шинэ бүтэц зохион байгуулагдсан байдаг. 1962 онд Лусан Андан багш бол Монгол хэлний үгсийн сангийн судлалын дотор хамгийн их үр ашигтай ажилласан салбар бол нэр томьёо гэсэн байдаг. Тэр олон нэр томьёоны дунд бас сайн юм бахан ажуугаар бас ухаан үеийн боловсруулсан хүний мэдлэг боловсруулж байдаг монгол хэлний боловсрол зэрэгээс болоод монгол хэлний зүйд нийцэхгүй буруу оноосон тиймэрхүү нэр томьёонууд бол цөм боловсрол байсан. Тэрнийг бол харин хэл шинжилгээний шинжлэх ухааны үүднээс яаж одоо зөв болох вэ гэдэг талаас нь бол одоо бодож хийж байсан зүйл үлвэ. 1960-аад оноос өмнөх үеийн ажлыг улс ардын аж ахуйн нэр томьёог тогтооход чиглэж байсан бол 60-аад оноос хойш шинжлэх ухааны олон салбарын нэр томьёо тогтооход чиглэсэн хэмээн тодорхойлжээ. Улсын нэр томьёоны комиссоос тусгай төлөвлөгөөгөөр 1950-аад оноос эхлэн улсын нэр томьёоны комиссийн мэдээ хэмээх цувралыг улиралд 1 дугаараар, жилд 4 дугаараар нийтэлж 1989 он хүртэл 147 цувралыг хэвлэжээ. Мөн өмнө тогтоосон олон салбарын нэр томьёогоо нэгтгэн цэгцэлж Орос Монгол нэр томьёоны төл нэртэйгээр 3 бот нийтлүүлсэн байна. Монгол улсын үндэсний номын сангийн сан хөмрөгт нэр томьёоны комиссоос одоо эрхлэн гаргаж ирсэн нэр томьёоны цуврал бичиг, за улсын нэр томьёоны комиссийн мэдээ гэсэн одоо юм номууд хадгалагдаж одоо уншигчдын хүртэл болж байна. За тэгэхээр энэ хүү номууд маань одоо уншигчдын маш их асуудаг, уншлагад их гардаг ийм номд бол тооцогддог. За энэ хүү номууд маань үндсэндээ бол ингээд тоолоод үзэхэд бол 160 орчим цуврал гарснаас 140 орчим бол яг номын санд бол бүрэн хадгалагдаад одоо олны хүртэл болж байна. 2000-ад он гарснаас хойш бол одоо энэ салбар бүрт яг энэ салбарын нэр томьёоны асуудал маш хурцаар тавигдаж ирсэн байж байгаа. Тэгээ энэ дээр бол одоо салбар бүрийн эрдэмтэд одоо тэр хуучин тойл бичиг нэр томьёоны цувралуудыг одоо үзэх, шинжилж гаргах ийм хэрэгцээ шаардлага гарсан. За тэгээ яг номын сангийн салбарын хувьд бол одоо 1950-ад оны үед бол улсын нэр томьёоны комиссоос цуврал бичиг гаргаж ирсэн. За 80-ад онд бол бас шинжилж хийвлж ирсэн ийм тохиолдлууд бол байгаа. За 2017 оны үед бол одоо яг номын сангийн салбарынхан одоо хэлний бодлогын үндэсний зөвлөлтөйгээ хамтраад бас нэр томьёоныхаа толийг бас шинжилж гаргая гэдэг ийм санаачлагыг гаргаад бас хамтарч ажиллаж байгаа юм зүйлүүд бол байгаа. Монгол улсад 6000 гаруй стандарт мөрдөгдөж байна. За энэ стандартад орсон 6000 нэр томьёог за мөн Ахмад эрдэмтдийн 1924 оноос хийсэн үйл ажлыг бид нэр цахим орчинд бий болгох, цахим орчны хэрэглээг хангах үүднээс цахимжуулаад терминологийн гэсэн цахим хуудсыг нээн ажилууллаа. За энэ цахим хуудас дотор бид бүхэн шинжлэх ухааны түлхүүр нэр томьёонууд, за дээр нь энэ 6000 стандартад байгаа нэр томьёо, гадны энэ ISO стандартад байгаа нэр томьёонууд, за манай ууган эрдэмтдийн хийж бүтээсэн энэ ажлуудыг цахим талбарт хүн болгон хүртээмжтэй хэрэглэхийн боломжийг нь бүрдүүлж ажиллаж байна. За мөн нэр томьёоны салбарт яг тулгамдаад байгаа ямар асуудал байгаа юм бэ гэхээр нэг ойлголтыг нэг нэр томьёог олон янзаар нэрлээд байгаа тохиолдол байна. Эсвэл
нэг ухтгун нэг нэр томьёог нэг янзаар хэрэглээд байгаа энэ тохиолдлууд нь өөрөө энэ салбарт бол тулгымдсан асуудал болсон байгаамаа. Тийм учраас бид нэр гадны шинжлэх ухааны тэр дундаа энэ нэр томьёоны байгууллагуудтай хамтраад олон улсын хурлуудыг 21 онд улсын хурлын даргын эвэл дор зохион байгуулсан. Улсын нэр томьёоны комисс төлөвлөгөөтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 1990 оны ихэнх үед хэсэг хугацаанд завсралхад хүрсэн нь шинэ нийгмийн шилжилтийн үе байлаа. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжснээр дэлхийн олон улстай олон талт нээлттэй гадаад удлага баримтлах улсантай холбоотойгоор урд өмнө байгаагүй ухагдхуун нэр томьёог тогтоох шаардлага гарч улс төр эдийн засаг, техник, технологи гэд шинжлэх ухааны олон салбарт шинэ хэллэгүүд орж ирсэн юм. Энэ нь нэг талаар хэлний цэвэр ариун чанарт нөлөөлөх болсон тул эдгээр үг хэллэгийг орчуулах, нэр томьёог онон тогтоох зайлшгүй шаардлага бий болж ирлээ. Иймээс 1997 оны 4-р сарын 21-нд Улсын нэр томьёоны комиссийн өргөдөгсөн хурлыг зохион байгуулж, Улсын нэр томьёоны комиссийн дарга нь тухайн үеийн гэгэрлийн сайд, Улсын нэр томьёоны комиссийн нарийн бичгийн дарга нь хэл зохиолын хүрээлэнгийн захирал байхаар тогтож, нийгэм, байгаль, техникийн 3 салбар комиссд хувааж ажиллах эрдэмтэн судлаачдын нэрийг баталсан байна. Ийхүү 2000-ад оноос энэ салбарын үйл ажиллагаа эргэн сэргэж, энэ цаг үеийн техник технологийн хөгжилтэй хөл нийлэн хөмрөг сангаан баяжуулсаар байна. За бид бүхэн захим хөмрөг хөгжүүл дэлхийн дэвшилтэд технологитой суралцахын хажуугаар өнөөдөр Монгол хүний өөрийнх нь өвөрмөц сэтгэлгээний онцлог. За тэр нүүдлийн соёл ахуйгаа хэрхэн хадгалж ирсэн сэтгэлгээний уламжлалыг хэрхэн нэр томьёонд тусгах вэ? Уг утгын харьцаагаа шинээр хэрхэн нээх вэ гэдэг дээр бол бид бүхэн ажиллаж байна. Ийм учраас бид корпус буюу нэр томьёоны компьютер захимд оруулах энэ ажлаас гадна нэр томьёоны утгын судалгааг бол голлож хийж байгаа. Монголчууд аливаа нэгэн үгийг утгаар нь тэр үгийнх нь хэлбрээр нь тусгаж шингээд төсөөлж чаддаг юм гайхамшигтай ард түмэн. Тийм учраас манай зохиолчд хүртэл нэр томьёо нэр томьёо оноох улс төрчд маань өөрийнхөө улс төр засаг захиргааны нэр томьёонд бол ихэнх анхаарал хандуулж байдаг учраас нэр томьёог өнөөдөр бол их өргөн хүрээтэй улс орон даяараа сайхан ёслол төгөлдөр тэмдэглэж байгаад бол нэр томьёо судалт ажиллаж байгаа хүний хувьд их баяртай байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөл түүний ажлын албан 2015 онд гарсан Монгол хэлний тухай хууль зааснаар эрх бүхий байгууллага Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнтэй хамтран ажиллаж судалгаа хөгжүүлэлтэд төлхөө анхааран ажиллах болжээ. Мөн 2016 оноос хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд орон тооны бус салбар зөвлөл болон улсын нэр томьёоны комиссийг сэргээн байгуулсан байна. Тэгэхээр сүүлийн үед бол гол төлөв тухайн салбараараа нэр томьёо хөгжөөд геологийн тайлбар тойл, менежментийн тайлбар тойл гэх мэт тайлбар тойл хийх бол маш чухал. Энэ нь болохоор тухайн мэдлэгийг яг нэр томьёоны үүднээс харах юм бол ухагтхууныг бол тайлбарлаж өгж байгаагаар маш чухал байгаа юм. За ийм ажил нэгдүгээр бид нар хийж байгаа. Хоёрдугаарт нь болохоор энэ нэр томьёоны ариун баялаг сан дээр тулгуурлаад нэр томьёог хэл шинжлэлийн үүднээс боловсронгуй болгох нэг сэдвт бүтээлүүдийг тууруулж байгаа. Өмнө нь тогтоосон нэр томьёогоо хэрэглэхдээ бид нар тухайн салбарт хэрвээ буруу оновчгүй тогтоосон байвал зөв болгох, монгол хэлнийхээ хэм хэмжээнд зохируулаад монгол хэлээрээ зөв хэрэглэхэд бол чиглэгдсэн байгаа. Орос хэл дээр тогтоосон суурь байгаа. Түүнийг англи хэлтэй харгуулах. Тухайлх юм бол дижитал технологийн орчин гар утас тийм ээ. Энэ техник технологийн цоошин салбаруудыг бол яах аргагүй англи хэлнээс тогтоох нь бол аргагүй болж байгаа. Тус байгууллага нэр томьёоны суурь судалгаа хийж ном бүтээл, өгүүлэл бичгийн зэрэгцээ, шинжлэх ухааны нэр томьёоны оноолт, орчуулга зэргийг хэл шинжлэл нэр томьёоны шинжлэх ухаан талаас нь мэргэжлийн зөвлөгөө зөвлөмж өгөх, төл бичгүүдийг хянан засварлах, дүгнэлт санал өгөх, сургалт зохион байгуулах зэргээр бусад салбарын мэргэжилтэн эрдэмтдтэй ямагт хамтран ажилласаар ирсэн юм. За манай хүнсний нэр томьёоны тойлын хөв бүтээлийг бол бид нар хүнсний салбарын 17 эрдэмтэн судлаачид нийлээд 5 жилийн хугацаанд бүтээсэн. За хэлний бодлогын үндэсний зөвлөлөөр 2018 онд орж хэлэлцүүлээд батлуулж тогтоол гаргуулж ирсэн. За түүнээс хойш одоо 5-6 жил өнгөрлөө. За энэ хугацаанд бол манай энэ хүнсний нэр томьёоны тойл маш их ач холбогдлоо бидэнд өгч байгаа. Тухайлбал
одоо олон улс орнуудад одоо мэрэгчлээ дээшлүүлээд ирсэн эрдэмтэн судлаачид маань одоо яг хүнсний салбарын болгоом бичиг баримтуудыг орчуулахад бид нар бол нэг одоо үг хэллэгээр нэг ойлголтоогоор ингэж одоо орчуулагдаж нэг ойлголтод хүрдэг. Хоёрдугаарт бол маш олон одоо хүнсний аюулгүй байдал хүнсний хангамжтай холбоотой маш олон нэр томьёонууд шинээр гарч байгаа. За үүнийг одоо шинээр зөв оноох нэгдсэн нэг ойлголттой болох энэ асуудлыг бол энэхүү одоо бүтээлээрээ дамжуулж салбарынхан одоо эрдэмтдэд одоо нэг ойлголтыг өгч одоо өнөөдрийн одоо хүнсний салбарын эрх зүйн бичиг баримт стандартууд дээр бид нар маш их ашиглаж хэрэгжилж байгаа. Манай салбарын шилдэг эрдэмтэн судлаачид маань өнөөдөр монгол хэлний одоо хэлний бодлогын үндэсний зөвлөлийн одоо хилцүүлэгт хуралдаанд бид нар одоо 3 удаагийн хуралдаанд оролцож монгол хэлний зүгээс нь бол энэ хэлний бодлогын зөвлөлийн одоо энэ улсын комиссийн гишүүдийн гаргасан саналуудыг бол бид нар бас энэ хэлний одоо энэ нэр томьёонхоо тоёолд оруулж исэн. Зайлшгүй шаардлагатай техникийн юм хэллэгүүдийг бол бид нар бас салбарынхаа зүгээс тайлбарлаж ингээ харилцан ойлголцож энийг одоо энэхүү одоо зөвлөлийн хуралдаанаас одоо хилцэн батлуулж тогтоол гаргуулж ирсэн. Тэгээд хэлний бодлогын одоо үндэсний зөвлөлдөө маш их баярлалаа. Мөн одоо улсын комиссд нь одоо маш их баяр талархалж байна тийм аа өнөөдөр. За 2015 онд хууль тогтоомжийн тухай хууль батлагдсанаар Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд одоо хууль зүйн салбар зөвлөлүүдийг анх байгуулж исэн. Тухайд орон тооны бус салбар зөвлөл байгуулагдсан ажиллаад Монгол улсад одоо хууль зүйн нэр томьёоны нэвтрхий толийг одоо боловсруулж нийтийн хүртэл болгосон байдаг. За 2023 оны 5 дугаар сарын 4-нд Монгол улсын хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод хууль зүйн дотоод хэргийн яамны дэргэд байсан энэ хэлний салбар зөвлөлийг хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэд болгож одоо байгуулсан байдаг. За тус хэлний зөвлөлийн бүрэлдэхүүнд одоогийн байдлаар одоо хууль зүйн салбарын 11 байгууллагын 15 төлөөлөл оролцсон байгаа. Хэл зохиолын хүрээлэнгийн нэр томьёо үгийн сангийн судлал төслийн хүрээнд нэр томьёо толбичгийн судалгаа хийх дагнсан мэргэжилтнүүд бэлтгэж нэр томьёо судлалаар мэргэжсэн олон эрдэмтэд төрөн гарч онол арга зүйн ном хэвлэл бүтээлүүд хэвлэгдэж олонний хүртэл улсаар байна. Нэр томьёо хөгжүүлэхийн тулд гадаад харилцааг өргөжүүлэх, дэвшилт технологиг нэвтрүүлэх, нэр томьёоны арга зарчмын стандартыг боловсруулах зорилтын хүрээнд 2018 онд олон улсын нэр томьёоны төв байгууллага Инфо термд элссэн байна. Ер нь бол нэр томьёо хамтын ажиллагааны үр дүнд бий болдог. Тийм учраас салбар дотор, салбар хооронд үндэсний хэмжээнд олон улсын түвшинд хамтран ажиллах ёстой. Ийм учраас бид бол хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд за Австрийн шинжлэх ухааны академи, Австрийн Вений их сургуулийн орчуулга судлалын төв, Европын парламентын дэргэдэх нэр томьёог зохицуулах алба, Гүржийн Тбилисийн их сургууль, Финляндийн Хельсинки их сургууль гэх мэт олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж одоо тэдний эрдэмтэн судлаачтай туршлага судлах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэргээр хамтарч байна. Нэр томьёо гэдэг зөвхөн орчуулгын ажил биш, баримт дээр үндэслэн судлах судалгааны том ажил юм. Нэр томьёог онооход 1-дүгээрт мэргэжлийн мэдлэг, 2-дугаарт их хэлний мэдлэг, 3-дугаарт арга зүйн мэдлэг хамгийн чухал. Уйггүй хөдөлмөр шаарддаг салбар бүрийн эрдэмт мэргэдийн хамтын бүтээл гэдгийг тодтоохон зүйтэй. За нэр томьёоны комисс 1924 онд судар бичгийн хүрээлэнд анх байгуулагдсанаас өнөөдөр одоо ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөлийн дэргэдэх ийм комисс болтлон бол одоо энэ 100 жилд бол их ажлыг бол бий болгожээ. Тэгэхээр нэр томьёоны комиссийн бий болгосон ажил гэдэг бол шинжлэх ухаан танин мэдхийн цоо шинэ хэлийг бий болгож байгаа, шинэ ойлголтыг бий болгож байгаа, дэлхийн хүн арттай ойлголцох дээр соёлын гүүрийг бий болгож байгаа гэсэн үг юм. Тэгэхээр энэ өдрүүдэд энэ салбарт олон жил ажилласан эрдэмтэд, судлаачид, одоо яам төрийн байгууллагуудын ажилтнууд нэр томьёотой холбогддог, анхаардаг, нэр томьёог хөгжүүлэе гэж
санаа тавьдаг бүх хүнд энэ баярын өдрийн мэндийг дэвшүүлж эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. Эхэл ариун тунгалаг байж, иргэдэн соён гэгэрч, ирээдүйн гэрэлт зохицолтой. Нэр томьёо өгөөгээр мэдлэг гэж үгэв. Язгуур хэлнийхээ үе бүрт ямагт анхаарлаа чилээж, үндэсний дархлаагаа өнөд мөнхөлсөн үе үеийн нэргэдийн үнэлж барамгүй, үгээр илэрхийлэмгүй үрд үргэлжилэх нь баттай.